За hello guys, өглөө өдөр орой мэндийг хүргэе. За мөн 7 өдрийн 5 дахьад алтан дээр шорт орсон. За яагаад шорт орсон бэ гэхээр 7 нэг угаасаа ингээд тэр чигтээ инфляци амар өндөр гараад байгаа. PPI чинь 6%-тай гашмараад CPI чинь 3.8 ч илүү нэлээд өндөр гараад байгаа болохоор инфляцийн хүлээлт дээр доллар нь өсөдсөн. За тэгээд доллар өсгөр мэдээж алт унана. За тэгээд тэс нэг Doji candle үүсэж хүмүүсээ тахаараа шорт ороод. За миний төлөвлөгөө бол яг энд байсан. Яг энэ ловыг ивдэх байсан. Тэгээд $120 би тавьчаа сууж байтал за энэ дээр алцганаад эхэлсэн. Тэгээд цаг 30-40 минутын туршид ингээл рейнжлэл байгаадсан болохоор дэс гарцсан. За тэгээ хажуугаар нь бас хийцэн байсан ашгаа алдах үедээ гээд зайцтай байсан. За тэгээд дэс нь хаацсан. Тэгээд 40-50 долларын ашигтай гарсан. За тэгээд хэрвээ ингэж гэсэн бол $200 ашигтай байх байсан. За ихтэй яах вэ? Ямар алдсан юм биш. Болсон юм чинь зүгээрээ. За нэгтгэхийн орой би эндээс S&P 500 дээр лонг орсон. За яг ингээд унаад ороод ирж яхад нь за ингээд энийг ингээд харах юм бол угаасаа хай хийгээд явж байгааз. Тэгээд хажуугаар нь тухайн үед доллар бас ингээд лөө хийгээд унж байсан. За ингээд унаад ороод ирэхэд нь Иранаас нэг мэдээ орж ирсэн. Тэр мэдээ нь юу вэ гэхээр Америк хилцээр хийхдээ илүү уян хатан байгаад байгаа гэсэн мэдээ ороод ирэхээр нь за тэр хилцээр хийж байгаа юм байна гэд би эндээс лонг ороод. За тэгээд энэ хавцаа айгүй гоё ингээд $70 ашигтай явж байгаад тэгээд би ингээд ярьж ингээд тоохгүй хайцсан юм ингээд үргэлжлээд явах бах гэж бодоод. За тэгс чинь ингээд Жорж Ремени стоплос зогсон. За тэгээд энэ дээр орохдоо нэг мап орсон. Тэр нь юу вэ гэхээр бидээс ингээд лонг орохдоо за энэ хаваас яг лонг орсон. Тэгээд дэс ингээд унаад ороод ирэхэд ингэж буцаж орж ирэхэд нь би нэмээд лонг орсон байхгүй юу? Тэгс чинь стоп лосс яг миний анхны арилжааны стоп лосс энд байгаа. Тэгээд энэ жоргодоо би яг энэ хацаад тавьчихсан байхгүй яг энэ минь доор. Тэгс чинь зогсноо ингээд явцсан. За тэгээд эндээс нийт би ингээд $70 авалт эхлүүлсэн. Тэр сүүлд нэмдэг арилжаалж байгаа илүү байсан юм аа. Би тэнд угаасаа юуж бодохгүй зүгээр дарцсан. Жаалт нэг. Тэгээд энэ хавцаа ингээд салцганаад эхэлж байгааз. Тэгээ тэр үед нь би ингээд газрын тосыг харсан байсан болвол би арилжаанаас гарчих байсан байхгүй юу? Нэг хардаа ингээд яг тэр арилжааны үеэр ингээд газрын тос амар өссөн байсан. Тэгсээр нэ миний арил бас энэ хавцаа явж байсан. Тэгээд би эндээс нь гарцсан байсан бол ашгаа игээ гарах байсан. За тэгээд энэ арилжааг би ингээд дэшээ үргэлжлүүлээ явах байх гэж бодоод орхицсан байсан. За тэгээд ингээд стоп лосс зөвхөлсөн. За ерөнхийдөө би энэ арилжаанаас одоо ямар нэг эмоц мэдрэгүүдээ ер нь баярлж байна. Гэхдээ хитрхи ингээд хайхрахгүй байснаас болоод би ингээд газрын тосыг ерөөсөө хараагүй. Тэгээд ингээ өсөд ороод ирэх нь би угаасаа эндээс гарах байсан шүү дээ. Ашигаваад. Тэгээд столосоо зөвхүүлээд $70 алдагл хүлээсэн байдгийн. За хитрхи хайхрахгүй гэж бас болохгүй юм байна гэж ойлгоод тунгаагаа сууж л байна. За тэгээд ойртоо ер нь за эндээс ер нь цэвэр дүр зураг харагдчих шиг байна та.
Яг чиглэл гаргахгүй байгаад гэсэн нэгтэй өдөр угаасаа савлаа. За яах. За нэг тиймэрхүү байна. Баярлаа. Мөртөө.